Хэрвээ энэ гурваас хэн нь хамгийн хар бараан эвгүй зан чанарыг тээж явж байгаа вэ гэж асуувал мэдээж наадах чинь би шүү дээ. Надад ямар ч хамаа байхгүй. Наадах чинь л миний өгсөж байгаа ганцхан зүйл гэж хэлэх байсан байх. Өмнө хийж байсан Мактоналлийн гурвал гих бичлэгийг үзсэн хүмүүс мэдж байгаа байх. Цуврал алуучдын шинж тэмдэг гэж хэлж болно. Харин өнөөдөр энэний бараг л part 2 юм да. Та нарт ярьж өгөхөөр бэлдсэн байна. Сэтгэл судлалд dark triad буюу харанхуй гурвал гэж байдаг буюу үүнд нарциссизм, psychopath, machiavellism гих гурван харанхуй хар бараа сэтгэл зүйн шинж чанарыг нэрлэдэг. Харанхуй гэж хэлж байгаа нь ч учиртай. Яагад гэвэл эдгээр гурван гурлаа маш хэрцгий хор хөнөөлтэй байдгаараа алдартай. Эдгээр зан чанарууд нь ерөнхийдөө өөрсдийн хүслээ гүйцээхийн тулд юу ч хийсэн хамаагүй байдаг нийтлэг шинж чанартай. Жишээ нь ямар ч өрөвдөх сэтгэл байхгүй, бусдыг уруу татах, манипуляц хийхтэй сурамгай. Яс суртахууны эсвэл бусад намайг юу гэж бодох бол гэх мэт зүйлс тэдэнд бараг л нөлөөлдөггүй. Тэгэхээр эдгээр гурван шинж тэмдгүүд яг ямар очтой болох талаар бахан хэмжээний тайлбар хүргэх нь зөв гэж бодлоо. Нарциссизм нэртэй грекийн түүх болох үзэсгэлэн төгөлдөр нарциссус гэх залуугаас үүссэн байдаг. Тэрээр хүн болгоны хайрыг татсан ч бусад хүмүүсийг жившин үзэн ядаж тэднийг хайрладаггүй байсан бөгөөд цаашлаадаа зөвхөн өөрийн голын урсгал тусах царайндаа нэг өсөндөө өөртөө дурлсан байдаг. Тэрээр тэндээсээ явж чадлахыг голдоо живэн өгсөн бөгөөд үүнээс эхлэн хувиа хичээсэн бартан бусдыг өрөвдөх хайрлах сэтгэлгүй мөн шүүмжлүүлэх дургүй зан чанаруудыг инхүү нэрлсэн байдаг. Тэд маш эерэг дур булаам хандлагатай хүмүүс байдаг. Учир нь тэдний туйлын зорилго нь бусдыг хуурам эхлэхэд оршдог. Хэрвээ нарциссист хүнтэй таарах юм бол тэд хэрэгтэй зүйлээ авсан л бол өмнө тантай яаж гоё сайхан харьцдаг байсан хамаагүй таныг хогшиг л хаях болно. Өөрийн асар их хийгээг хамгаалахын тулд тэд хизээч өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй буюу үүнээсээ болж бусдыг муулах, ичихгүй худлаа ярих гэх зүйлүүд үзэгддэг. Гэхдээ сонирхолтой нэг зүйл нь тэд өөрсдийнхөө бодит байдлыг биш харин өөрсдийнхөө бүтээсэн төгс хөлбрийг хайрладаг буюу өөрөөр хэлбэл өөрсдийнхөө бүтээсэн хийсвэр дүрээ эгоогоороо хичээгээд байдаг гэсэн үг. Миний бодлоор хамгийн эвгүй зүйл нь нарциссист хүмүүс танд үнэхээр сайхан хандна, туслана. Гэхдээ энэ болгондоо өөрийнхөө давуу байдлыг үүсгэж байдаг бөгөөд нэг л өдөр хийж болох адгийн үйлдэлүүдэд оновчтой болгодог. Харилцааны хувьд тэд өөрсдөө бусдаас илүү хэмээн боддог, тэр нь ч үнэн байдаг буюу тэд үгээрээ ажлын амжилтанд хүрэх нь ч тодорхой байдаг. Тэд ялна л гэж бодсон бол ялдаг хүмүүс. Machiavellism нь 16 дугаар зууны үеийн улс төрч болох Никколо Макиавелли гэх хүнээс гарсан. Тэрээр 1513 онд хэвлэгдсэн ханху номон дээр эрх мэдэл хүрэхийн тулд хүмүүсийг хэрхэн удирдах болох талаар зөвлөгөө өгдөг. Мөн уг ном нь хүслээ олж байвал залтай, овчин, гүйлгээ байхыг заадаг байна. Үүнээс үүдэлтэй бусдыг заллах, хувийн ашиг сонирхлын төлөө бусдыг хорлох, эрх мэдэл болоод хүч чадлыг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг зан чанарыг агуулсан байдаг. Тэд мөнгө, эрх мэдэл, ялалт гэх мэт зүйлд маш дуртай. Бас маш сайн ятгагчд буюу манипуляторс. Гэхдээ тэд ихэвчлэн айдас болоод оровдлох зэргээр бусдыг удирдлагандаа байлгах шинжтэй байдаг. Хэрвээ ятгалаг нь бүтэхгүй бол тэд зүгээр л хулгайлна. Эсвэл булаана. Үүнээс үзэхэд тэд нийгмийн дагаж мөрждөг ёс суртахууныг тоодоггүй. Үүгээрээ Макиавеллизм болон нарциссизм хоёр маш ижилхэн шинж чанартай байдаг. Хэрвээ тэд ямар нэгэн ашигтай зүйл олж харсан л бол бусдад хор хөнөөл учруулахаас буцахгүй. Нарциссизм болон psychopath нь өөрсдөө таашаал авахын тулд эсвэл тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлийн хэрэгцээг авахын тулд бусдад хор хөнөөл учруулдаг. Харин Макиавеллизм нь илүү шулуун шударга, оновчтой, маргаантай байдлаар зорилготой хүрдэг байна. За сүүлийнх нь буюу psychopath. I don't want to kill you. Энэ дундаас хамгийн хор хөнөөлтэй шинж чанарыг агуулдаг хэмээн тооцогддог. Өрөвдөх сэтгэлгүй, гэмшилгүй, нийгэмд илүү хор хөнөөлтэй бөгөөд бусдыг манипуляц хийж өрхөндөө оруулах шинжтэй байдаг. Дээрээс нь энэ сэтгэл зүйн гэмт хэрэг болоод хүчирхийлэлтэй нэлээд холбоотой. Тэдэнд өрөвдөх сэтгэл байдаггүй. Учир нь бусдад санаа тавих гэдэг зүйл тэдэнд ерөөсөө байхгүй. Тэд маш ээлдэг, маш зайлтай, бас агуу мэдрэмжтэй хүмүүс. Гэхдээ аимшигтай тэдэнд яг ийм гэд хэлчих тогтсон зан төлөв байдаггүй. Тэд төсөөл нарциссист болж чадна, Макиавеллизм ч болж чадна. Бүр энгийн хүн шигч ажиллаж чадна. За, энд гарч байгаа бичлэг нь яг юунад байгаа вэ гэхлээр энэ зогсож байгаа нийт хүмүүсийн дунд psychopath шинжтэй нэг хүн нуугдж байгаа. Тэр хүнийг бүгд нийлж аваад олох ёстой. Харин эсрэгээрээ psychopath шинжтэй хүн өөрийгөө нуух ёстой. Нөгөө өрөөнд энэ гурван хүн хэнэгчээр сууж байгаа бөгөөд энэ дунд нь мэрэгжлийн сэтгэл зүйч бидэнд заавар зөвлөгөө өгөхөөр сууж байгаа. Сонирхолтой нь бичлэгийн төгсгөлд яасан бэ гэхлээр сэтгэл зүйч маань psychopath шинжтэй хүнийг олох байтугай бүр анзаараачгүй байдаг. Мөн тэрээр өөрөө хэлэхдээ шоуны турш хэлсэн бүх зүйл нь худлаа байсан хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр ийм шинжтэй хүмүүс бас нэлээд эвгүй байгаа биз. Та нар ийм хүнтэй тааруул хамгийн түрүүнд маш хүйтэн цэвдэг сэтгэлийг л харах бөгөөд мөн баг зэрэг айдас хүнс мэдрэгдэх байх.
Судлаачид эдгээр зан чанарууд нь эмэгтэй биш эрэгтэй хүмүүстээр илүү илэрдэг болохыг олж тогтоосон байдаг. Энэ ч бас учиртай бөгөөд яагаад гэдгийг нь тодорхой тайлбарлана. Сэтгэл судлалын ухаанд үүнийг хамгийн анх 1998 онд Джон Маккоски, Уильям Ворзел, Кристофер Сиарто нэртэй судлаачид эдгээр 3 сэтгэл зүйн нэг хүн дээр хоорондоо их бага хэмжээгээр харилцан солигдож болдог хэмээн маргаан үсгэсэн байдаг. Яагаад гэвэл та нар сайн анзаарвал ялгахдах зүйл маш бага байгаа. Гэхдээ зарим судлаачид эдгээрийн ижлэхэн шин чанарт нь анхаарал хандуулахаас илүү аль болох ялгаатай байдлыг нь олж харж судлах нь чухал хэмээн үзсээр 2002 онд нарциссизм, psychopaths, Machiavellism гэх гурвыг харанхуй гурал буюу Dark Triad хэмээн нэрлэсэн байдаг. За тэгэхээр сая бүгдээрээ Dark Triad-тай хүмүүс ямар зан ааштай талаар ярьсан бол одоо гаднаасаа яаж харагдаг талаар хэдүүлээ баг зэрэг ярилцъя заяа. Ямар ч байсан судалгаагаар тэд нэгэн ижил нүүрний хувирал ч юм уу нэг ижилхэн зүйл байдаг гэж байгаа. Одоо гарч ирэх зургуудаас та нар Dark Triad-тай хүмүүсийг зөв олох гэж оролдож үзээрэй. За шуудхан хэлээд явчих. Сайхан нэмсэглэлтэй хүүтэй хүндий харагддаг. Амаа том нээж ярьдаг. Мөн хөмсгөө ихээхэн хөдөлгөж харилцдаг. Инээмсэглэж байгаа ч нүд нь хүүтэй хүндий байдаг. Хүүхдийн мэт ааш аяг илэрхийлэмж гаргадаг. Маш өргөн өмсгтэй. Гүн гүнзгий харцтай буюу энийг нь акул нүд гэж нэрлэдэг юм байлээ. Сэтгэл зүйн ухаанд энэ гурав харанхуй шин чанар агуулсан хүмүүс бусдаас илүү амжилттай байдаг гэсэн судалгаа байдаг. Яагаад гэхээр нэг ийм асуулт байгаа аахгүй юу? Яагаад Dark Triad шинжтэй хүмүүс бизнес, карьер, харилцаа, болцоо зэрэг амьдралын амжилттай байгаад байдаг юм бэ гэж. Үүний хариулт нь болохоор тэд эдгээр зүйлүүдийг төгс эзэмшсэн байдаг. Үргэлж өөрсдийнхөө төлөө байж чаддаг. Эрсдлээс айдаггүй. Үргэлж сэтгэл ханамж, хүч чадал, анхаарал хайж явдаг. Одоо цагтаа амьдарч чаддаг. Шийдвэр гаргалт болоод өөртөө маш итгэлтэй. Ер нь товчхон ярих юм бол ингэж л болоо. Гэхдээ заавал ийм байлаа гэд бүх юмд амжилттай явна гэж мэдээж байхгүй. Жишээ нь үргэлж хүч чадлын төлөө яваад өөрийгөө бодоод байх юм бол маш их эрсдэл болоод өөртөө дайсан бэлтгэхээс өөр юм хийж чадахгүй. Мэдээж Dark Triad-тай хүмүүс нийгэм болоод бусдад маш хор хөнөөлтэй байдаг ч гэсэн сүүлийн үеийн судалгаануудад тэдний нийгмийн байр суурь болоод орлогын үзүүлэлт бусад хүмүүсээс хамаагүй өндөр байдаг. Жишээ нь psychopath хүмүүс илүү эго өндөртэй, шудраг бус, бас хэрцгий шин чанартай байдагтай холбоотой. Machiavellism нь жижиг боловч сэтгэл татам, зайлжин, хууран мэдлэг чадвартай нь холбоотой. Харин нарциссизм нь альваг дэвэргэж бодит бус байдлаар аливаад хандах хандлагатай байдаг. Мөн тэд бусдыг татах маш өндөр өвчтэй байдаг учраас нийгэмд өндөрөөр үнэлэгддэг. Гэхдээ миний ихэнд хэлсэн шиг хэрэгтэй зүйлээ авсан л бол хинч байсан хамаагүй хайна. Тэгэхээр хувь хүний эерэг ба сөрөг зан төлөвийг судалсан судалгаагаар Dark Triad-тай хүмүүсийн сониуч бас өөрчлөлтөнд үргэлж бэлэн байдагтай холбоотой. Мөн тэд үргэлж бусадтай өрсөлдөж боломжит бүх дайснуудаа унгах төлөвтэй байдаг. Үүнтэй холбоотой дэлхий дээр байгаа ихэнх томоохон захирлууд эсвэл амжилттай яваа хүмүүс Dark Triad-тай байдаг гэсэн яриач байдаг. Яагаад муу залуус үргэлж ялдаг вэ гэхээр ийм л учиртай. Гэхдээ эцсийн эцэд тэд үргэлж ялгаа зүйлийг зөвхөн өөрсдийнхөө төлөө л хийж байгаа.